Ренера буюу Эма Дарси яг бодит амьдрал дээр өөрийгөө ямар ч хүүсэд харьяалагдаггүй гэж тодорхойлсон. Эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш гэдэг тодорхойлсон. Энийг өөрөөр non-binary гэж тайлбарладаг. Гендрийн хооронд шилжиж болдог гурав дахь гендер гэж тодорхойлдог юм байна. Бүр багаасаа гэр бүлийн хамт одоо spiritualist гэдэг ийм сүмд явдаг байсан. Тэгээд энэ яг яадаг сүм бэ гэхээр одоо үхэгстэй холбогдож ярьж ирээдүй болон өнгөрснөхийн талаар ингэж мэдэх боломжтой байдаг. Энэ нь дээр Мед Смит 2 дугаар Елизавет хатан хааны нөхөр буюу Филиппийн дүрийг бүтээсэн. Ингэхдээ 180 сая төгрөгөөр цалинжиж байсан. Тэгэд энэ өндөр цалингаар цалинжиж байгаа нь зарим нэг хүмүүсийн дургуутслыг хүргэсэн. Яагаад тэгэхээр гендрийн асуудлыг маш хөндөж байна гэдгийг хүмүүс бол онцолж хэлж ирсэн. Хамгийн баяртай мэдээ нь юу вэ гэхээр 2025 онд бид нар Ренерагийн бага насны дүр буюу Милийг Supergirl кинонд харах нь байна. За жүжигчин Мичелийн хувьд хамгийн сонирхолтой нь House of the Dragon тоглохоос өмнө Готыг бүр огт үзэж байгаагүй. Бүр киноны урилга ирсэн ч Готыг огт үзээгүй. Эймонд тохирох яг тэр алхаа гიშгээг би өөртөө туршлага болгон олж авч чадсан гэж хэлж байгаа. Тэгэхээр бүр алхаанд нь хүртэл тэгж анхаардаг. Тийм нарийн детальтай үздэг жүжигчин юм байлээ. Та нарыг стресстүүлж чадаж байгаа биз? Эн чинь л аим шиг. Ингэж тайлбарлаж хэлсэн байлээ. Сайн байцгаана уу? 8 дахь дугаарыг хэлж байна. За энэ удаагийн дугаараар Готын 2 дугаар анги буюу House of the Dragon-ыг ярих болно. За намайг үнэхээр өөр ертөнцөд авчиж чадсан кино бол Гот байсан. Тэгээ яг Готын дараа House of the Dragon гарч ирэхэд бас яг өөр ертөнцөд үнэхээр авчиад үнэхээр энэ ангийн дараа юу болох бол гэдэг бүр хэдэн шин нойргүй Univision-гийн кино багцыг үзэж дуусгалаа. Тэгээд энэ кино бол мэдээж арай эрт гараад дуусчихсан. Гэхдээ миний хувьд бол дөнгөж сая л үзэж дуусгасан. Тэгвэл бодит амьдрал дээр энэ кинон дээр гарч байгаа жүжигчид яг ямар ядг юм бэ гэдэг талаар сонирхолтой санагдсан болохоор энэ удаагийн дугаараар House of the Dragon-ы жүжигчдийн бодит амьдралыг ярих болно. Хамтаагаарай. За тэгэхээр Ренерагийн дүрт орсон Эма Дарси жүжигчин маань 1992 оны 6 сарын 27-ны өдөр төрсэн Английн жүжигчин. Аав нь архитектор, ээж нь болохоор бүжигчин, хамгийн сүүлд бүжигчин болсон. Ер нь бол зураач байж байгаа, дараа нь бүжигчин болсон юм билээ. Ер нь Эма Дарсиг аав ээж нь багаас нь маш их дэмждэг байсан. Тэгэхээр анх сургуульд 11 настай байхдаа анхудаа зуны оройны зүуд гэдэг ийм мюзикл театрын одоо ийм жүжигчлсэн тоглолтод орж үзээд тэгээд жүжиглэх нь бүр өөрт нь маш их таалагдж байгааг яг тухайн үед мэдэрсэн. Ер нь жүжигчнэр явал их гоё юм байна гэж шийдээд Оксфордын Харьяа Раскины урлагийн сургуульд жүжигчдийн мэргэжлэр төгссөн. Ренера буюу Эма Дарси яг бодит амьдрал дээр өөрийгөө ямар ч хүүсэд харьяалагдаггүй гэж тодорхойлсон. Эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш гэдэг тодорхойлсон. Энийг өөрөөр non-binary гэж тайлбарладаг. Эсвэл яг энэ ойлголт маань энэ non-binary гэдэг ойлголт маань нэг дор өөрийгөө олон хүүсэд хуваарлагдах юм чадвартай гэж үздэг. Жишээлбэл тригендер гэх мэтчлэн. Гендрийн хооронд шилжиж болдог гурав дахь гендер гэж тодорхойлдог юм байна. Тэгэд өөрийнх нь дүн ч гэсэн өөрийгөө non-binary гэж тодорхойлсон. HBO-гийн кино багийнхан за чи тэгвэл ингээ non-binary юм бол Ренерагийн дүрд орж ингээд жүжиглэж чадах уу гэж өөрөөс нь асууж эхлээ санал тавьсан юм байна л да. Тэгсэн чинь Эма Дарси шууд хэлж байгаа байхгүй юу? Надад эмэгтэй байх одоо потенциал чадвар байгаа. Тэгээд би эмэгтэй дүрд 2-3 удаа кинонд тоглосон болохоор энэ тал дээр хангалттай чадвартай байж дүрээ гоё бүтээж чадна гэж хэлж ирсэн юм байна. Эмагийн амьдралтай холбоотой бас нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр бүр багаасаа гэр бүлийн хамт одоо spiritualist гэдэг ийм сүмд явдаг байсан. Тэгээд энэ яг яадаг сүм бэ гэхээр одоо үхэгстэй холбогдож ярьж ирээдүй болон өнгөрснөхийн талаар ингэж мэдэх боломжтой байдаг гэдэг ойлголттой ийм сүмд явдаг. Тэгээд яагаад заавал spiritualist-д явсан бэ гэхээр түүний эмээ нь spiritualist хүн байсан юм билээ. Тэгэхээр энэ нь одоо яг бас кинонд гардаг штэ ингээд тойрд суучаад сүнс дуудагч гэх юм уу тий нэг ийм арга барил заншил хэрэгэлдэг. Гийн зан заншлыг хийгээд бүр эмээтэйгээ холбогдож чаддгаа гэж хэлж байсан байна. Эмагийн хувьд кино урлагийн салбарт орохоос өмнө дууны клипүүдэд тоглодог байсан. Тэгээд тэр нь бас баггүй үзэгчдийг татаж чаддаг байсан. За тухайлбал 7 жилийн өмнө гарсан Little Cup хамтлагийн Too Much Love дунд тоглосон. Тэгээ мэдээж энэ дугаараа маш олон анхаарлын төвдөөс орж чадсан.
За энэс гадна урлагийн салбарт тэрээр 2015 оноос United Strong Alone киноны мэрэгэн буучийн дүрт тоглосон. 2021 он Mothering Sunday, за дараа нь Misbehavior, 2020 онд Hana, 2020 онд бас л Scotland Yard, 2019 онд Wild Bill, 2022 оноос 24 оны хооронд House of the Dragon дээр тоглосон. Эмагийн бүр хамгийн дуртай үлгэр жишээ авдаг хүн бол энэ Bowie гэдэг дуучин байгаа. Тэгээ миний харж байгаагаар харагдах байдал ер нь айгүй төстэй санагдсан. Магадгүй жоохон тотгошоогоо хүн шиг санагдсан. Яагаад тэгэхээр олон хүнтэй газар байх дурггүй. Тэрний хооронд байгальд байх, амрах, зугаалах. Тэгтээ тэр дунд одоо ганцаараа дуу сонсоод зугаалах туртай төрлийн хүн юм байлаа. Тэгээд түүнээс гадна бас өөрийнхөө ер нь хувийн харилцааг бас айгүй нуудаг. Хинтээ болцож байгаа, юу болж байгаа талаар мэдээлүүд нь маш зөөн байсан. Гэхдээ папараззид Томас Мэй Бэйли гэдэг найруулагчтай хамт ахуулсан хэдэн зургууд байдаг. Тэгээ энэ дээр бол яг өөртөө аль биесны хариу бол өгөөгүй, яг үерхдэг, үгүй нь бас сайн тодорхойгүй байна. За харьцангуй залуу гарч ирж байгаа жүжигчин. Тэгээд яг та бүхний харж байгаа энийг ер нь харж ирсэн шүү дээ. Internet Movie Database.com гэдэг энэн дээр Star Meter Award-ад ялагч болж исэн. Энэ яг яадаг номинац шагнал вэ гэхээр үзэгчдийн дуртай жүжигчин гэдэг ийм номинацад тэргүүлсэн гэсэн. За өнгөрсөн жил 80 дахь удаагийн Golden Globe Awards болсон. Тэгээ яг энэ дээр Emma шилдэг эмэгтэй жүжигчин номинацад нэр дэвшсэн. Гэхдээ төрүүлж чадаагүй, Zendaya төрүүлсэн. Гэхдээ бас House of the Dragon кинон телевизийн шилдэг сериал кино болж чадсан юм байна. За тэгээ дахиад буцаад HBO руу ороход HBO-гоос өмнө хэлжсэн шүү дээ. Одоо эмэгтэй дүр тоглож чадах уу гэдэг саналыг бол тавьж байсан. За тэгвэл өрөөжлүүлээд үнэхээр одоо ингээд тоглохоор боллоо. За пробонд тэгвэл ирээрээ гэд ингээд хэлсэн чинь тухайн үед ковид болж исэн, хөл хорионы үе болж исэн учраас Emma Darcy тэрөөсөө цагаан ус дэлгүүрээс гараад авах боломж байгаагүй. Тэгэхээр Emma Darcy яг тэр пробонд орохын тулд өмнө хэрэгжилсэн одоо цагаан усээ аваад очсон юм байна. Тэгээд тэр цагаан усыг ингээд аятаахан янзлаад эхлээд химэл ус чинь айгүй арчилгаа шаарддаг штеп. Тэгээд хуучин үсээс нь болохоор тэр үсийг эхлээд арчлаад тэгээд дараа нь толгойтой нь одоо яг ингээд залгуулад хийхэд бас айгүй уддаг юм байл та. 2 цаг үсээ янзлсан эцэст пробонд орох болсон. Ингээд орохоос өмнө Emilia Clarke-тэй таарлалцсан байна. Тэгээд Emilia Clarke өөрийнхөө мэддэг ер нь туршлагаасаа хуваалцаад үнэтэй зөвлөгөөг бол өгч чадсанд маш их талархдаг юм байлаа. Тэгээд пробонд орсны дараа 2-3 хоног болоод хариу ирдгүү. Тэгсэн чинь гинэт Ренерагийн дүрд тэнцсэн гэдэг баяртай мэдээ ирсэн байлаа. За киноны нөгөө талын хатны дүрд тоглосон Оливия Куктэй болохоор яг кино зураг авалт эхлэхээс өмнө 4 сарын өмнө тэр хоёр найзууд болсон. Гэхдээ уулзч байгаагүй. Дандаа уцаар ярьж ер нь холбоотой байж одоо юун дээр бэлтэж гин яаж ийж ингээд байнга бибитэй айгу санаа тавьж сайн найзууд болж чадсан учраас бас кинонд тоглоход нэлээд дотн санагдчихсан гэж хэлсэн. За ингээд 6 сарын 11-нд House of the Dragon-ы ёслолын арга хэмжээ болсон. За энэ үеэр өмсөн хувцс нь маш содон байж чадсан. Тэгээ яг энэ харагдаж байгаачлан өмсөн хувцс нь бол энэ брендийнх. Үнийг нас та бүхэн харж байна. Энэ бол сэлсэн нь. Тэгэхээр яг энэ загварыг зохион бүтээсэн хүний хувьд одоо яг энэ харагдаж байгаа жишээн дээр хар гутал өмссөн байгаа. Энэ хувцас ингээд хар гутлан дээр илүү зохимжтой харагдах болно гэж гаргаж ирсэн боловч Emma улаан гутал өмссөн байгааг та бүхэн харж байна. Тэгээд загвар зохион бүтээгч нь улаан гутал ч гэсэндээ бас содон харагдчих шүү. Бас байж болохоор гоё шинэлэг залуулаг харагдаж байна гэж хэлсэн. Гэхдээ зарим загвар зохион бүтээгчдийн хувьд улаан хевсний ёслол дээр улаан юм гутал өмссөн бараг анзаарагдахгүй байна гэсэн нэг юм шүүмжлэлийг өгч байсан. За дараагийн дүр бол мэдээж Демоны дүрд орсон Мац мэдийн талаар ярив. 1982 оны 10 сарын 27-ны өдөр төрсөн Их Британий урдаа барьдаг жүжигчдийн нэг. Яагаад урдаа барьдаг вэ гэдгийг одоо хэлье. За хүүхэд наснаас нь эхлэе тэрээр багаасаа хөл бөмбөгийн тамирчин болох бүр юм зоригтой байсан. Бүр шийдсэн тийм зоригтой байсан. Яагаад вэ гэхээр түүний өвөө нь Notts County гэдэг хөл бөмбөгийн багт тоглодог байсан. Лора гэдэг эгчтэй. Тэгээд ер нь дажгүй айлын хүүхэд гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр тэрний гэр бүлийн бизнес нь болохоор одоо аав ээжийнх нь эрхэлдэг тэр бизнес нь
Хуванцар сав дахин боловсруулах тийм үйлдвэртэй. За тэрээр сургуультай бүр маш алдартай сурагч байсан. Иймээс тэрнийг Лорд Смит гэж хүртэл дууддаг байсан маань. Тэгээ жүжигийн дугуйлангийн багш нь тэрний жүжиглэх авьяасыг олж хараад жүжигийн дугуйланд явах тийм саналыг анх багш нь тавьж ирсэн юм байлаа. Хөл бөмбөөр хичээлээд яг 6 цагт дуусангуудаа усанд ч бүр орж амжихгүйгээр ингээд 7 цагт яг жүжигийн дугуйлан эхлэх гэсэн болохоор 7 цагаас шууд ингээд жүжигийн дугуйлан руугаас ордог байсан. Нурууныхаа ясыг гэмтээгээд тэрнээс болоод одоо хөл бөмбөгчин болох энэ мөрөөдлөө орхисон байлаа. Гэхдээ тэрэнд бас нэг боломж байсан нь жүжиглэх авьяас байсан учраас тэрээр одоо их сургуулаа жүжигчний мэргэжлэр төгсөж амжилттай төгсөж дууссан. Ингээд амжилттай төгсөж дууссангуудаа шууд 2005 онд төгссөн. 2006 онд нь шууд киноны санал ирсэн. Энэний тоглосон анхны кино нь болохоор The Ruby in the Smoke кинонд тоглож байсан. За энэ киноны гол дүрийн бүсгүй болох Billie Piper-тай хосууд болж үерхсэн ч бас л удалгүй салсан юм байлаа. Ингээд 2007 онд буюу одоо 1 жилийн дараа Акулын дунд гэдэг театрын жүжигт тоглосон. Яг энэ үеэрээ Гудамж, Нууц өдрийн тэмдэглэл зэрэг олон ангид кинонд бас тоглоод амьдсан. Гэхдээ хамгийн нэр хүнд авчирсан кино нь бол Party Animals гэдэг кино байсан. За ингээд амжилттай нэр хүнд нь өсөж явж исэн тэрээр Sherlock Holmes-ийн дүр туланд тоглох байсан бэлээ. Гэхдээ амжаагүй. Тэгээ Benedict угаасаа төрүүлээ сонгогдчихсон. Ийм болохоор тэр Sherlock Holmes-тай л тоглож чадаагүй. Гэхдээ ер нь кино шүүмжлэгчид бол бас их тохирох дүр байсан. Жүжигч нь өөрөө бас энэтэй айгүй хослох байсан гэдгийг онцолж хэлж илээ. Тэгээ Party Animals тоглосон маш их нэр хүндийг авчирсан гэсэн штеп. Яг энэний ачаар тэрээр Doctor Who тоглох болсон. Доктор Хүүг бол мэдгүй хүн цөөхөн байх гэж бодож байна. Тэгээ ер нь бол бүр ингээд бүх ангийн миний хувьд ч гэсэндээ ингээд бүр бүх ангийн мэддэггүй ч гэсэндээ ер нь ингээд харж исэн. За хувийн харилцааны үед тэрээр нэг доктортой бус харилцаанд байдаг. За тухайлбал 2009 онд Бразилийн дуучин Маяна Мауротой үерхсэн. Дараа нь модель бүсгүйтэй 1.5 жил үерхсэн. Тэгээ дараа нь 2014 онд Лили Джеймстэй үерхэж эхэлсэн. Тэгээ миний хувьд бол энэ Лилид маш их дуртай. Ягаад гэхээр энэ Синдерелла кинон дээр бас маш гоё дүрийг бүтээж чадсан. 2020 онд Альбиосоор салснаа зарласан. За ингээд салаад удаагүй байж байхдаа Эмилия Кларктай хамт байгаа зураг папараззид бол өртсөн. Тэгээ дараа нь бас Аня Тейлор Жойтой хамт папараззид зугаалж байгаагаар удаа даруулсан. Гэхдээ энэ хоёртой айлантай ч одоо холбоо ёсоор үерхсэн тийм хайр сэтгэлийн холбоо байхгүй гэдгийг Мэтийн зүгээс тайлбарладаг. За Доктор Хүүгийн дараа болохоор Сара Джейн гэдэг кинонд олсон. Гэхдээ энэ нь тийм ч их алдар нэр авчираагүй. Харин Christopher and His Kind гэдэг ийм кинонд олсон. Энэ нь бол бодит амьдралаас сэтэлсэн ийм кино. Тэгээд энэ дээр ер нь хоёр эрэгтэй хүний хайрын тухай гардаг. Тэгээд яг энэ бодит байдлыг илүү сайн мэдэрч сайн жүжиглэхийн тулд ер нь зохиолчтой нь уулзъягээд бүр Америк руу нисэж уулзч ирсэн юм байлаа. Тэгээ дараа нь хожим нь Английн Stonewall Award-д LGBT шилдэг жүжигчин номинацид нэр дэвшсэн. Доктор Хүү бол ингээд Английн ер нь соёл заншлыг бас харуулж чадсан кино болсон юм байлээ. Тэгээд 2013 онд Доктор Хүү сериалаас гарах болсон. Ингээд одоо гарч байгаагаа аль биесээр зарласан. Гэхдээ энэ хугацаанд нийтдээ Монгол мөнгөөр 2 тэрбум гаруй төгрөг олсон бас чамлахааргүй амжилт байж чадсан гэдгийг өөрөө онцолж хэлдэг юм байлээ. За 2016 онд бүр сонирхолтой нэг зүйл болсон. Энэ нь яг юу вэ гэхээр The Crown буюу 2 дугаар Елизабет хатан хааны тухай гардаг ийм кино байгаа. Энэ нь дээр Matt Smith 2 дугаар Елизабет хатан хааны нөхөр буюу Филиппийн дүрийг бүтээсэн. Ингэхдээ 180 сая төгрөгөөр цалинжиж байсан. Тэгэд энэ өндөр цалингаар цалинжиж байгаа нь зарим нэг хүмүүсийн дургуутслыг хүргэсэн. Яагаад тэгэхээр гендерийн асуудлыг маш их хөндөж байна гэдгийг хүмүүс бол онцолж хэлж ирсэн. Гэхдээ кино багийн зүгээс яг юу гэж тайлбарласан бэ гэхээр за ер нь Мэтийн хувьд бол олон жилийн туршлагатай илүү алдартай жүжигч учраас бид нэр жоохон өндөр үнээр цалинжуулж байгаамаа. Тэгээд Фойд бол ер нь адилхан цалин тэгж агаад өгнө гэж амлаж ирсэн байлаа. За тэгээ 2019 онд Official Secret киноны дүрээр Cinema for Peace шагналыг хүртэж чадсан. 2022 онд Morbius кинонд тоглосон. Тэгэхдээ энэ кино шүүмжлэгчдийн
дургуутслыг маш их хүргэсэн. Яагаад гэхээр ер нь дутууд улимыг тал руугаа кино зохиол өөрөө жоохон дутууд улимыг тал руугаа болсон болохоор тийм сайн кино болж чадаагүй гэж үздэг юм байлээ. Гэхдээ Matt Smith энэ кинонд дүр бүтээснээр 2.3 тэрбум төгрөгөө бол авч чадсан. 2005-аас 2023 оны хооронд бол нийт 104 гаруй кинонд тоглосон. За шагнал урамшууллын тал дээр бол яриач хэрэггүй байна. За дараагийн онцлог жүжигчин бол Ренерагийн бага насны дүрийг бүтээсэн жүжигчин 20 оны 4 сарын 11-ний өдөр Австралид төрсөн. Гэхдээ Upright гэдэг киногоор алдаршиж эхэлсэн байна. Ер нь өсвөр насны охины талаар гардаг. Одоо Instagram-да 2 сая гаруй дагагчтай бас их өрмөц өнгө төрхийг бүтээх дуртай юм охин шиг санагдсан. Нийт 10 орчим кино сериалуудад тоглосон. За ингэхдээ 2018 онд нэг дүрээрээ Австралийн кино телевизийн академийн шагналд нэр дэвшиж байсан. За тэгээд хамгийн баяртай мэдээ нь юу вэ гэхээр 2025 онд бид нар Ренерагийн бага насны дүр буюу Милийг Supergirl кинонд харах нь байна. За 2023 оны 1 сард Мили Golden Globe Award болоход яг ийм хар классик дайшин зумссан. Энэ нь бүр олонний анхаарлыг маш их татсан. Тэгээ яасан бэ гэхээр тэрний өмссөн байгаа энэ плаж нь яг энэ брэндийнх. Тэгээд өмссөн байгаа гутал нь хүртэл гутлын тэр төвлийн сантиметр нь хүртэл дайшинцтайгаа маш хосолсон классик дүрийг бүтээж чадсан. За биеийн галбарыг гоё гаргаж ирсэн. Өөрийнх нь одоо мөр зүрийг бас айгүй гоё харагдуулсан ийм плаж өмссөн байна гэдэг ийм комментуудыг бол их авч ирсэн. Тэгсэн чинь дараа нь 4 сард болсон Оливер Авардс дээр өмссөн яг энэ хар дайшинз нь олонний анхаарлыг татсан. Гэхдээ сөрөг талаараа ягаад гэхээр тэрний өмссөн энэ дайшинз нь өмнө дугуйчдын гаргадаг байсан логотой маш адилхан байна гэдэг ийм шүүмжлэлийг хүртсэн. Энээс гадна бас өөрийнх нь бие галбир тохироогүй. За өмсөн гутал нь яг дайшинзных нь мөртөө бас ингээд хослоогүй гэдгийг завар зохион бүтээгчид бол шүүмжилж байсан байна. За өргөжлүүлээд Эймондын талаар ярив. Эймонд 1997 оны 3 сарын 8-ны өдөр төрсөн. Тэгээд миний хувьд бол маш өрмөц дөрүүдийн нэг. Тэр тусмаа яг ийм гадаад өнгө үзэмжин ч гэсэндээ яг энэ дүрд бол үнэхээр 100% тохирсон ийм жүжигчин шиг санагдсан. За яг киноны хувьд Just Charlie кинонд Jason-ы дүрээр 2018 онд High Life кинонд 2019 онд Stalker кинонд Poach-ын дүрээр 2023 онд Saltburn кинонд бас тоглосон. За энэ кинонд тоглохоос гадна 2017 оноос 2023 оны хооронд ТV олон ангид сериалуудад бас тоглох болсны нэг нь House of the Dragon байсан. За жүжигчин Мичелийн хувьд хамгийн сонирхолтой нь House of the Dragon тоглохоос өмнө Готыг бүр огт үзэж байгаагүй. Бүр киноны урилга ирсэн ч Готыг огт үзээгүй байсан гэж хэлсэн. Тэгэд энэс гадна ер нь Мичел бодит амьдрал дээрээ одоо гарч байгаа шиг Эймон ч хүн бол огт биш. Эсвэргээрээ маш хариуцлагатай, маш нэгт нямбай, цаг сайн барьдаг, бүр амар дэг журамтай, бүр үнэхээр гайхамшигтай шал өөр хүн юм байлээ. Бас нэг шоунд өгсөн ярилцлагын үеэр тэрээр хэлэхдээ одоо Эймондын дүрийг бүтээхийн тулд шал өөр болж хувирах ёстой байсан. Ингийн тулд би 80-ад оны аимшигын киноны дүрийг үзэж байгаад алхаа гიშгийг нь хүртэл тэр дөрүүдээс сурсан. Тэгээ янз бүрийн алхаа гიშгээнүүдийг одоо ингээд өөр дээрээ сурсны дараа одоо туршиж үзсний дараа Эймондод тохирох яг тэр алхаа гიშгийг би өөртөө туршлага болгон олж авч чадсан гэж хэлж байгаа. Тэгэхээр бүр алхаанд нь хүртэл тэгж анхаардаг. Тийм нарийн детальтай үздэг жүжигчин юм байлээ. Тэгээ Forbes төгсөн нэг ярилцлагынхаа үеэр хэлэхдээ би Эймондод хайртай. Яагаад гэхээр Эймонд юу бодож байгааг тааварлашгүй байдаг. Өөр нэг дүүгээ луунаас унгаахыг хүсээгүй бол ахыгаа тэр унгаахыг зорж байсан. Та нарыг стресстүүлж чадаж байгаа биз? Энд чинь л аимшиг. Ингэж тайлбарлаж хэлсэн байлээ. Мичелийн хувьд ер нь ажилсаг багасаа хийж үзээгүй ажил гэж бол байгаагүй. Тэгээд хамгийн сүүлд бол зөөгчөөр ажиллаж байсан. Барменаараас олон жил ажилласан гэж тайлбарласан. Тэгээд ер нь олсон мөнгөө бас буйны үйл ажиллагаанд зарцуулдаг юм байлээ. Тэгээд 6 сарын 11-нд House of the Dragon-ы ийм баярын үйл ажиллагаа болж исэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг өмссөн байсан зүйлийн талаар буцаад
дуртахад хамгийн стилх нь байж чадсан. Яг одоо харагдаж байгаа энэ бор костюм болон яг цээжин дээрээ зүүцэн ийм зүйлд за тэгээд бас хар саарлтуу джинсэн дээр ороодсон байгаа. Одоо яг хөлнийхээ хэсгээр ийм ороодсон ийм уяатай байгаа. Тэгээд доогуура маш содон загварын ийм гутал өмссөн. За тэгээд үсээ бол будаагүй яг байдаг өнгөөр нь одоо яг кинонд гардаг шиг өнгөөрөө. Тэгтээ жоохон шарт уяатай болгосон. Тэгээ яг энэ лук нь бол олон дизайнер, зовөр зохион бүтээгчид ер нь олонний анхаарлыг татсан маш өвөрмөц гоё стиллэг дүр болж чадсан гэж хэлдэг юм байлаа. Тэгэд энэ өмссөн байгаа пижакны хувьд болохоор Александр Маккуины 2024 оны өвлийн загвар. Тэгээ зүйлтэн ч гэсэндээ яг энэ брэнд. За энэ удаагийн дугаар дээр ер нь 4 хүнийг онцолж ярьлаа. Тэгэд энэ киноноос онцлох маш олон дүр байгаа. Гэхдээ яг энэ минутанд бол амжихгүй байх гэж одоо техникийн хэлжинд дөрвөөр нь аваад онцлох зүйлүүдийн яриад явлаа. Тэгээд дараагийн дугаараар өөр жүжигчдийн бас онцлоё гэж бодож байна. Хамт байсанд баярлалаа. Өнөөдөр би энэ удаагийн дугаар дээр арай ногоонуудын талыг арай бага ярьсан болохоор зориуд ногоон балаж өмссөн байгаа. Тэгээд энэ зүйлтийг болохоор Абигейлээс авсан шүү. За ингээд одож инээсээ хамт байсан баярлалаа. Баяртай.